За одоо болохоор би текстийн стайл загварыг одоо илүү гоё хөөрхөн яаж ашиглах талаар маш дэлгэрэнгүй заахулна энэ удаагийнхаа хичээлээр. За зүгээр энэ текстийг болохоор ерөөдөө өөрчлөнө гэж авах гээд копидж авч юм л та. Окей. За өмнө хэлсэнчлэн ингээд би шууд текстийг Ctrl C гээд Ctrl V гээд пастлчингууд юу хээ нөгөө нэг текст маань ингээд error заасан байна. Яагаад error заасан бэ гэхээр текст маань ингээд том болсон байна гэж. За тэнгууд энэ текст руу очиг гэх юм бол энд ингээд шууд select-лээд гараад ирчихэж байгаа. За тэнгууд одоо текст нь ийм алдаатай ч юм уу одоо юу хээ. Текст чинь ерөнхийдөө бол ингээд одоо хүмүүсийн ингээд өгүүлбэр дуусах байгаа шүү дээ тий. Ингээд сонгочонгод хүмүүсийн богинолоос харж бол ингээд өгүүлбэр гүйцэгдэж байгаа. За тэнгууд ийм одоо юу хээ текст нь ийм дутуу үед автоматар шүү сонгоод энэ нөгөө нэг контейнер буюу энэ агуулгах фреймээ томруулчих болдог. Тэгэхээр энэ fit frame руу очиод дүн гэж сонгочих болж байна. Энэ одоо зүүн дээд өнцгт байгаа. Бишээ баруун дээд хэсэгт байгаа цэснээс дээдлийн нэмэлт одоо өргөтгөлцснээс. За эсвэл маусныхаа баруунд очиод хараад fitting гэсэн хэсгээс fit frame to contents гэхээр одоо юу хэ тухайн контентэнд тохируулан энэ агуулж байгаа текст ч юм уу зурганд тохируулан фреймийн хэмжээг тааруулна гэсэн утгатай. За тэгээд Ctrl Alt C дээр дарангууд бас автоматар сонгогдчихдаг байна тий. Одоо юу хэ энэ дээр дараад сунгаж болж байна. Эсвэл Ctrl Alt C гэх юм бол автоматар сонгогдчихдаг байна. За тэнгууд манай энэ алдаач no error гэдэг алдаа маань байхгүй боллоо. За дахиад энд нэг Ctrl D гээд Ctrl D гээд зураг оруулах сонголтоо авч бачина. За тэгэхээр энэ дээр болохоор энийг болохоор нөгөө нэг текст фреймээ текстлсэн байсан учраас одоо select-лсэн байсан сонгоцсон байсан учраас шууд автоматар энэ текст руу орлоо. За би энэ зурган дээр тайлбар өгөхгүй л те. За Ctrl Alt дээр дараад чирчих юм бол тухайн энэ агуулмжийг бүгдийг копиддаг байгаа. Alt тэгээ Shift дээр дарах юм бол яах юм? Нөгөө нэг 45 градус, 90 градус гэх юм. X тэглэгийн дараа Y тэглэгийн дагуу эсвэл 45 градус нөгөө нэг хатуу ятагаар явдаг байгаа. За энэ дээр болохоор би зүгээр л Монгол готол гэж бичих гэдэг юм л та. За select хэсгээ сонголоо. Ctrl Alt C. Тэгэхээр фрейм сонгож иж болж юм бла бла бла. За Монгол готол гээд. За Монгол готлын агуулмж нь за нэг иймэрхүү байгаа гэж зүгээр төсөөлч. Тэгээд энийг бас тааруулж болдог л доо. Fit frame билүү. Fit frame to contact Ctrl Alt C дээр дарчингууд бас автоматар яг гой тулгаад гаргах чинь гэсэн үг байна шүү дээ. За одоохондоо тулгах хэрэггүй байна. За би энэ Монгол готол гэсэн юм дээр ингээд текстний дизайн өгөө. За текстний дизайныг болохоор одоо new character style буюу текстний стайлаар сонгож болж байна. Одоо яхаа зүүн дээд хэсэг дээр байгаа хэсгээс. За тэгэхээр яг гоо бэлэн байгаа стайлуудыг сонгож болно. Бэлэн байгаа стайл бол одоо хандаануудаа байхгүй байгаа учраас шинээр сонголоо. За тэгээд гаргаж байгаа өөрчлөлт маань болохоор надад ингэ шууд харагддаг байхаар ингэ сонголт хийж байна. За ерөнхийдөө бол одоо юу хэ энэ дээр болохоор did гарч ирнэ энерги
За англиар өччихлээ амар юм болоо. Дид гарч ирнэ стайл тий. Тэгээд фонтны нэр маань болохоор за би Монголын фонтуудыг зөндөө суулгах. За. За зин өөрчлөгдөж байна уу? Why энэ өөрчлөгдөхгүй байх? За тэгэхээр би болохоор энэ дээр болохоор стайл өгөөгүй болохоор сая бол үүсгээд нэг character style гэдээ үүсгэсэн. За тэнгүүд үүсгэсэн гарчиг маань энэ дээрээ шууд орчиж байна тий. За тэнгүүд болохоор ийм фонттой юм гараад ирхнэ. За тэгэхээр би энэ character style option нөгөө нэг тухайн стайлаа сонгоцсон үед болохоор өөрчлөх үү, устгах уу, одоо хувирлах уу гэдэг сонголтууд гарч ирж байна шүү дээ тий. За тэгвэл style options руу ороод би одоо нөгөө нэг ингээ одоо юу гэх юм өсгөний стайлыг өөрчлөе. Character style маань болохоор өсгөний стайл гэсэн үг. Тэгэхээр би одоо энэ Монгол одоо гутал гэсэн дэд гарчигны өсгөний стайлыг хийх гээд байна л да. За based on гэдэг нь болохоор ерөнхийдөө бол нөгөө нэг дэд гарчиг үнцэн оршил гарчиг ч юм уу хуучин стайлаас санаа авч янзалж болж байна. За тэгээд ерөнхийдөө бол ийм 8 сонголттой. Тэгээ general дээр болохоор ерөнхий. Тэгээд based on гэдэг нь маань болохоор юу гэх юм одоо зарим нэг стайлууд чинь одоо юу гэх юм одоо жишээ нь том гарчиг байлаа гэхэд параграф одоо гарчигын доторх дэд гарчиг маань том гарчигнаас зөвхөн текстийг багасгасан ч юм уу. Ерөнхийдөө бол ингээд одоо нэг стайлаас уламжилсан, нэг стайлны стайл одоо юу гэх нэг загвар дээр суурилсан ч юм уу. Байвал одоо юу гэх юм ямар нэгэн ном ч юм уу ямар нэгэн зүйлийг бүтээхэд ямар нэгэн ингээд үндсэн одоо хөгтхуун ч юм уу өгцөн загвар дизайныг бариа явах юм бол одоо юу гэх юм илүү нөгөө нэг энэ бол нэг агуулмжийн зүйл юм аа, нэг агуулмжтай зүйл, нэг одоо аймагт харьяалагдах зүйлээ гэдэг илэрхийлэмж болдог гэж бодож байна. Тийм болохоор юу гэх юм өсгөний стайл бай юуны ямар нэгэн зүйлээ стайлч ямар нэгэн одоо юу гэх юм бүх айтем одоо бүрэлдэхүүн хэсгүүд нь нэг шинжийг нэг тодорхой хэмжээний суурь шинжийг агуулсан байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. За тэгээд энд болохоор ерөнхийдөө нөгөө нэг форматууд basic үндсэн өсгөхийн форматууд гэх юм да. За тэгэнгүүт фонт байна, фонтны стайл байна, юу гэх юм size маань байна тий. Одоо би жишээ нь ингээ өөрчлөх юм шүү. Автоматар нэмэлт хажууд өөрчлөгдөж штэ. Яа тэгвэл би preview гэсэн сонголт авсан учраас. За 18-аар бичлээ. За энэ leading нь болохоор нөгөө нэг юутай үед гарч ирдэг. Одоо нөгөө нэг paragraph style-ийн үед гарч ирэх баха. Тийм. За энийг тэгэхээр өөр нэг стайл хийж явах үедээ илүү үзье. За энэ болохоор зөвхөн гарчгийн болохоор яах вэ? За character colors нь болохоор за шар өнгөр сонгоод өнгө вэ те. За дөнгөө хүрээний өнгөө сонгож болж байна. Цэнхэр мэхэр юу чинь те. За тэгээд өнгө сонгож болж байна. Нэмэлт одоо юу гэх юм илүү өргөн одоо юу гэдэг сонголт чих юм үү те. Одоо жишээ нь энэ 20 дотор багтаагаад хийж гэх юм уу тиймэрхүү. Одоо өөр илүү цаашлаад гэх юм. Хой. Там 100. За тент маань болохоор нөгөө уусгалт гэх юм уу. Одоо арын фон дээр уусах уу, нөгөө transparency Photoshop дээр ярих юм бол уусгалтын хэмжээ байгаа. Тэгээд нөгөө нэг энэ хүрээний хувьд ярьж байгаа болохоор за тэгээд энэ болохоор өнгөний одоо юу гэх наан одоо нөгөө өсгөө бодогдсон өнгөний хувьд энэ болохоор хүрээний өнгөний хувьд гэж ярих нэ. За хүрээний хувьд ярьжингууд болохоор нөгөө нэг хүрээний өндөр зузаан болоод гараад ирэх нь зузаан
нэг хэмжээ гэх юм уу да. За тэгээд энэ маань болохоор нөгөө нэг энэ тухайн хүрээ одоо юу гэх юм хүрээний уулзалтууд нь одоо гоё мохоо харагдах юм уу, өнцөглөг харагдах юм уу гэсэн сонголтууд. Тэгээд одоо энийг илүү тодруулах юм бол за stroke одоо юу гэх юм одоо юу гэх юм өсгний хүрээ нь болохоор гадна харагдах уу, дотроо харагдах уу гэсэн сонголтууд гэх юм. Outside, inside. Outside болохоор гадаа. Одоо юу гэх юм гадна хүрээлэгдсэн, inside сонгочих юм бол дотор нь хүрээлэгдсэн. Дотор нь хүрээлэгдсэн. За За энийг бол дараа нь яг хэрэгцээтэй үедээ л ашиглах юмнууд яаж нэмэлтээр бол дараа нь. За underline options болохоор доогоор зураасан options-ууд ахна. За энэ underline options-оор болохоор артлын background үнгийг сонгох боломжтой байдаг. За тухайлбал би solid гэдэг үг сонголоо. За зузаан нь болохоор 20 ч юм уу те. Окей. За тэгэхээр 10 болгоод 5 болгох. За би энэгээр болохоор ерөнхийдөө юу ашигладаг? Ерөнхийдөө нөгөө эсгний стайлыг амар хурдан янзлахын тулд би энийг ашигладаг. За тэгээд арын тийм нөгөө уусгалттай opacity буюу transparency ямар ах вэ гэд. За тэгээд за opacity-г нь бас ингэж сонгож байна те. За тент маань болохоор 100% гэх юм уу те. За энэ дээд дот хэмжээг нь болохоор нөгөө нэг gap нь болохоор юу вэ? Gap болохоор зааш тэгээд нөгөө нэг юуны текстийн зайл юм байна л да. Одоо юу гэх юм? Энэ хүрээний хооронд нь зай үлдсэн байвал зайг нь будна гэх юм уу да. Тэ? Зөндөө ол стилийн хүрээ сонгож болох боломжтой учраас. За тэгвэл ингэ сонголоо. За ингэ сонгоч доо. За тэг gap-ийг болохоор ямар хөө. За энэ хоёроор өгчээ. За ингээ за offset дээр болохоор нөгөө юу яана одоо юу гэх одоо дээр доор мор өгчих юм уу те. За хасах болоод яг чанга ардталт нь авчих юм бол ингээ хасах руугаа тэгээ бүр нарийн оруулах юм бол хасах 106 ч юм уу те. Тэгээ жаан томруулаад за энэ gap-гүй байвал яатай. No gap байхгүй. Okay. How is it look? Yeah. Distract юу лээ? Энэ болохоор нөгөө нэг наан ногоо зураасыг хэлдэг. Дарагдцсан. Тэгэхээр энд угаасаа байхгүй болохоор хийж явах юм те. Яг одоо артлын underline зураас шиг л гэсэн. За export tagging гэхээр юу юм? EPUB HTML өргөтгөлөөр гарах үед энэ нэг хэсгүүдийг одоо юу юм? Экспортлох үл гэж гэж байгаа юм л. За энэ бол одоохонд хэрэглэгдэх болохоор окей. За Монгол хотл. За нэг ийм стилт эзэрлэг гаргаад болоо. За би дахиад тэгвэл ингээд Монгол малгайны зураг оруулаад за тэгээд бас одоо юу юм энэ дээр Монгол малгайг нэрлэчихье. Окей тэгээд нөгөө нэг fit frame content хийгээд
За тэгээ энийхээ стайлыг өгөхийн тулд селектлж агаад дид гарчиг гэдгээр өгвөл. Тэнгүүд юу хий нөгөө нэг бүгдийн селектлэг болохоор ганцхан ингээд одоо юу хий энэ зайнал өчөж юм гэсэн. Тэгэхээр бүгдийн контрол E-ийг селектлж агаад дид гарчиг өгч. За тэнгүүд манай текст маань жоохон том хэмжээтэй болохоор шууд арилжлаа. За тэгэхээр нөгөө нэг fit frame-ийг заагаад өгч. За fit frame окей. За энийг alt дээр дараад сунгаад окей. За одоо энийг хаахын тулд F дээр юу лээ? Preview байдлаар ингээ харж ичүүлж байгаа тийм. F хараа нүчл. W дээр дараа солиод явчихна тий. За ингээ preview байдлаар ингэж харагдах нэ. За style гэх юм бол одоо юу юм сонгож байгаа шууд сонгож. За одоо жишээ нь би энэ дунд байгаа текстэнд үгэлд тий. Тэхийн тулд эндээсээ сонгоод дид гарчих гэж шууд өгчөж болж байна. Тэнгөө шууд яах. Текстэн дундах одоо юу юм үсэг ингээд одоо нэг үсгийг сонгоод гаргалаа бла. За энэ болохоор дээрээс ингэж сонгож байхаар бас сонгож жоохон төвхтэй гэж магадгүй. Тэрийг болохоор Windows-өөс where is хөрхөн style ханам style. Окей, style, character style. Shift 11 дээр дарах юм бол Shift F11 дээр дарах юм бол гараад ирчихнэ шүү дээ. За тэгвэл character style гарч ирэнгүүт яхаа миний үүсгэсэн дээд гарчиг энэ гараад ирчихсэн шүү дээ. За энийг дахиад Ctrl Alt C дээр дарчингууд Ctrl Alt C дээр дарчингууд ингээд текстээ гасчих. За одоо дид гарчиг гэдэг одоо юу юм? Одоо энэ текстээ сонгож байгаа, текст боксоо сонгож байгаа шууд character style сонгож байгаа бүгд өгөгдөж боломжтой байх нэ. Окей. За дахиад нэг style өгöd. За шинээр үүсгэх юм бол яг нь нэмээд явчих болж байна. Эсвэл энийг duplicate хийж болж байна. Одоо юу юм? Duplicate баруун тавчаад дарж байгаа duplicate style гээд тэнгуүтэй ерөөхдөө text mix одоо энэ суурилсан дизайн дээр өөрчлөж явчих гэсэн үг шүү дээ нэмээд тий. За duplicate хийлээ. Дид гарчиг copy окей. За тэнгуүд би энэ дээрээ жоохон өөрчлөлт хий. Одоо үндсэн өнгийг ягаан хүрээтэй болгодог тий. За үндсэн өнг маань болохоор ягаан хүрээтэй улаан үсэгтэй болгоч тий. Окей. За тэнгууд би яхаа эндээс нэг сонглоо. Ингээд өөрчилчихдэг болох юм шүү дээ. За тэгээд энийг эдитлэх гэх юм бол edit гэдээ дарчин баруун тавчаа дарж хаад edit устгаж болж ин delete apply гэх юм бол одоо энэ стайлыг өгнө гэсэн үг. Copy to group гэх юм бол одоо өөр нэг group руу copy дэж хийн. Тэгээд шинэ group style үүсгэн гэдэг. Одоо энэ group маань болохоор control одоо юу юм? Шинэ style group одоо доотлолт нь болохоор шинэ style group үүсгэх, тэгээд шинэ style үүсгэх, устгах. Тэгээд энэ болохоор CC library руугаа хийх гэдэг. CC library маань болохоор онлайн орчинд юм хүмүүд хадгалах боломжийг илэрхийлж байгаа. Тэгээ юу хий Adobe дээр хаягтай бол CC library руугаа юмнуудаа хадгалаад байх юм бол дараа нь юу хий онлайнаар шууд юмнууд аваад зөөгд хэрэглэж болно гэсэн. За шинэ style group маань болохоор юу хий энэ дээр болохоор зөвхөн did style-уудыг хадгалдаг ч юм уу тий. Гээ хадгалчих болно. Тэнгүүдээ энийг аваад яг нөгөө нэг layer style layer-уудыг групплээд өгдөн штэ тий. Тэр шиг шууд одоо оруулчих боломжтой. За тэнгүүдээ ингээ мангар олон стайлууд үсгээд тэгээд хэрэглээд авах боломжтой авах нэ. Окей. Өнөөдөр хичээл ингээд дуусаа.
За энэ стайл группээ бас пэйжийн донд төсөө өгч үзэлт те. Пэйжний стайл одоо юу гэх өсгөний стайл. Окей. Гэд өччих юм уу те. Тухайлбал. За тэнгууд юу хэ. Одоо нөгөө нэг текстний стайл маань энд ингээд өгөгдсөн байх жишээ нэ те. Блог